За өнөөдрийн хичээлийн сэдэв маань уран зохиолын найруулгын онцлог гэсэн сэдвтэй. За хичээлийн зорилго уран зохиолын найруулгын онцлогийг жишээ баримтаар тайлбарладаг болно. ертөнцийн альва юмс үзэгдэлд эдгээрийн зөрчил, тэмцэл, хөгжил, хувирал, амьдралын ил ба далд учир шалтгаан. За хэлхээ холбоо Жамесыг өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн орчилд яруу сайхнаар нэм гаргаж уншиг сонсогчдод сэтгэл зүрхэнд нөлөөлж амьдрал тэмцэл сургамж болох зорилгоор дүрслэх ба найруулах урмыг оновчтой ашиглаж зохиосон яриа бичгийг уран зохиолын найруулгын эрх гэж нэрлэдэг байна. Тэгэхээр энэ найруулга нь утга зохиолын хэлний найруулгын дотроос хамгийн өвөрмөц, шинжтэй, уран яруу, чөлөөт найруулгын төрөлд ордог. За хэлний мэдээллийн болон гоо зүйн нэгдмэл үүрэгтэй хэлний бүхий л боломжийг ашиглаж дүрслэх, илэрхийлэх арга хэрэглэрүүдийг өргөө ашигладаг. За мөн уран бүтээлийн хувийн арга барилаар бичигддэг ийм онцлогтой төрөлцөөл юм байна. За тэгэхээр уран зохиолын найруулгын онцлогийг үгийн сан, үг зүй, өгүүлбэр зүйн талаас нь авч үзэх юм бол үгийн сангийн хувьд бол үг шилжсэн утгаараа хэрэглэгдэх нь түгээмэл байдаг. За зохиолын баатрын дүр, үг хэлний онцлогийг гаргах зорилгоор хуучин ба шинэ үг, ерийн ба этгээд, хүндэтгэлийн болон бүдүүлэг үг хэллэг, хайр үг, мэргэжлийн үг зэргийг бол чөлөөтэй ашиглаж болдог. За мөн уран яруу, дүрслэл, чимэг тодтгол их чухал учраас тэмдэг нэр авиа ба дүрс дуурайх үгийг өргөн хэрэглэдэг ийм онцлогтой. За үг зүйн хувьд бол хэлний зүйн янз бүрийн хэлбэрийг шүлгийн, сүүл, холбох, өнгө аяс, айзам хэмээл тохируулах зэрэг үүргээр ашиглах нь нэлээд түгээмэл байдаг. Харин өгүүлбэр зүйн хувьд бол үргэлжилсэн үгийн зохиолд үйл явдлыг тоочсон, хүүрнэсэн, ангийн болон нийлмэл өгүүлбэрийг чөлөөтэй ашиглаж болдог. За мөн яруу найргийн зохиолд хэлэх айлгаар холбогдсон зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, харин жүжигийн зохиолд бол бүрэн бус болон бүтэц бус өгүүлбэрийг түгээмэл ашигладаг ийм онцлогтой юм байна. За үгийн сан өгүүлбэр зүйн онцлогийн үүднээс бол жишээн дээр харъя. За тунгалаг тамираар манаас авсан хэсэглэл байна. Хошуу тонож, хагартлаа идэж, илжиртлээ унтахаас өөр юу ч чадахгүй дамшгууд. Ядахтаа хэдэн хамжилгаач зарж чадахгүй арчаагийн мөртлөө, хортой мунхаг мөртлөө шунамхай амтд. Хэрэв би хошуу толгойж байсан бол эд нар шиг хөдлөх бүртээ хятадын пуусанд нэлэх хүүхэд шиг мэхлүүлэн үр тавьж албан татвараас мань мэтийн ихнийг чирэгдүүлж байхын оронд хошууны тоогоо алдсан гуйлгачдыг цуглуулж авчираад уяаг нь уртхан үйж угаацыг нь өтгөхөн шиг өгч байгаад цэм нөхөхгүй юу. Эндээс ажиглах юм бол үгийн сангийн хувьд бол хуучин болон бүдүүлэг үг хэллэгийг хэрэглэж дүрийн хошуу ноёдод хандах хандлага үзэл бодлыг илрүүлэн гаргах зорилгоор эдгээр үгсийг хэрэгэлсэн бахан. Харин өгүүлбэр зүйн хувьд бол хүүрнэсэн нийлмэл өгүүлбэрүүд зохиолон ашигласан ийм онцлогтой байгаа юм байна. Уран зохиолын хэл найруулга бол албан бус буюу загварт бус гэж нэрлэдэг ийм яруу сайхан чөлөөтэй байж болдгоор онцлогтой. Тэгэхээр энэ найруулга доторх өгүүлбэрийн бүтэц, үгийн байрлал зэргийг бол уян хатан өөрчилж утга санааг нь илэрхийлж болдгоо. Тухайлах юм бол Дурсамж гэдэг Бат баярын өгүүллэг дээр сартай шөнө, танил голын эрэг, сэтгэлд хүүшлэх энэр, даарж байна уу хэмээх чиний шивнэ, цагийн урсгал илээгээгүй зөөлөн хонгорч болов. Эдгээрээс үг хэллэгийн байр дарааллыг харах юм бол өгүүлбэр дандаа нэр буюу жинхэнэ нэрээр төгссөн байгааг бид мөн ажиглаж болох нэ.